хамгийн анхны эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагаар бол би томилогдсон энэ 4 жилийн хугацаанд ажилласан л да. Тэгэхээр манай улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг бол 5 намын төлөөлөлтөй эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр бид нэр энэ 4 жилийн хугацаанд бол одоо ер нь эрчүүдээсээ ялгагдах гол онцлог маань олон намын эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллаж чадах вэ гэдгийг л харуулъя гэсэн зорилготой байсан. Бидний хамтран ажиллах болсон хамгийн гол шалтгаан гэвэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн дэд бүтцийн чиглэлийн хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, за эмнэлэг, боловсролын чиглэлд бол маш олон асуудлууд хаягдан үлдсэн байдаг. Тийм учраас энэ асуудлуудыг илүү шийдвэрлэхийн тулд бидний дуу хоолой хэрэгтэй юм а гэдэг дээр бид нэгдэж бүлэг байгуулад тэгээд маш сайхан хамтарч ажиллаж чадсан гэж хардаг. Үүнийхээ үр дүнд бол нэлээд олон хуулийг бол бид нэр батлуулж чадсан л да. За жишээлх юм бол хүүхд харах үйлчлэгийн тухай хууль байна. Хүүхд харах үйлчлэгийн тухай хуулийг бид 12 онд анх санаачлан за 2013 оны ерөнхийлөгчийн бүрийн хөтөлбөрт оруулж ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж ээж ингээд 2015 оны 7 сарын 1 гэхэд бид хүүхд харах үйлчлэгийнхаа тухай хуулийг батлан гаргасан. За дараагийн нэг чухал хууль бол 2012 онд их хурлын гишүүн болсны дараагаар батлуулж чадсан тамхины хяналтын тухай хууль байгаа. Тэгэхээр тамхины хяналтын тухай хууль бол маш их одоо тамхины хяналтын тухай хууль бол маш их шүүмжлэлийг бол дагуулж идэг. Яагаад вэ гэхээр маш олон хүмүүсийн эрх ашигыг бол хүндэж идэг л да. За нэгдүгээрт мэдээж тамхи татдаг хүмүүсийн эрх ашигыг маш их хүнддэг тийм ээ. Яагаад гэхээр одоо дотоод орчинд тийм ээ хоолны газар ч юм уу суугаад ингээд их эвтэйхэн одоо аз жаргалтайгаар тамхи татдаг байсан хүмүүст бол үнэхээр одоо бараг гай болсон тийм хэмжээний хууль энэ утгаараа бол шүүмжлэл дагуулдаг. За хоёрдугаарт бол ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи татахыг хориглоно гэсэн заалт нь маш олон одоо жижиг бизнес эрхлэгчдийн эрх ашигыг бас хүндэж идэг л да. Өнөөдөр бол энэ 500 метрийн дотор тамхи нууцсар зарагддаг боллоо гэдэг асуудлууд бол маш их хөндөгдөж явж байдаг. Гэхдээ нэг зүйлийг бол бид ойлгох хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хууль бол яг тамхичдад зориулагдсан хууль биш. Энэ бол дам тамхиталтыг одоо хориглосон тухай хууль юм байна. Өөрөөр хэлбэл та өөрөө тамхи татдаггүй мөртлөө тамхи татдаг хүний хажууд сууснараа тамхины утаанд хордож болохгүй л гэдэг тухай хууль. Дээрэс нь өсвөр үеийнхнийг одоо тамхины хэрэглэнээс холдуулж байгаа юм хууль юм байна. Энэ нь өөрөө ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим тамхи заруулахгүй, тамхи татуулахгүй байх тухай заалтаараа харагдаж идэг. За тамхины хяналтын тухай хууль бол ер нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарсан хуулиудаас хамгийн сайн хэрэгжилттэй хууль гэж бид хардаг. Одоо тэрээр улсын хурлын гишүүний албаас гадна байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албыг хасч байгаа. Мөн Монголын анхны хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга гээд түүнд сонгуульт ажил хийхээ. Гисэн хэдий боловч ямар ч ажил төртөлгүй энэ олон ажлыг амжуулж яваа хүчрхэг эмэгтэй юм. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болох хоёр том салбарыг хариуцдаг. Нэгдүгээрт байгаль орчин аялал жуулчлалын яам. За нөгөөх нь бол хүнс хөдөө аж ахуйн яам. Тэгэхээр мэдээж хүнс хөдөө аж ахуйн яам гэдэг бол маш том яам шүү дээ тийм ээ. Энэ дээр бол нэлээд олон хуулийн төслийг бид энэ хаврын чуулганаар оруулахаар төлөвлөсөн байж байгаа. За энэ чиглэлээр бол жишээ нь малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетикийн нөөцийн тухай хууль бол одоо хүлээгдэж байна. Тэгэхээр энэ асуудлуудаа бид энэ хаврын чуулганаар оруулаад батлуулчих юм бол энэ бол манай яг малчтын хүсэн хүлээж байгаа хуулиуд юм байна. Өөрөөр хэлбэл одоо мах гадаадад экспортлоход биднэрт яг энэ малын эрүүл мэндийн тухай хууль бол нэг шаардлагатай байгаа учраас бид нар бол энэ хуулиудаа энэ хаврын чуулганаар батлуулнаа гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол органик хүнсний тухай хуулиа бид нар баталж гаргасан байж байгаа. Энэ бол мөн одоо хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн батлагдсан хууль, тариалангийн тухай хуулиа батлан гаргасан байж байгаа. Байгаль орчны чиглэлээр хийх ёстой гол ажил бол бид 2030 он гэхэд Монгол улсын газар нутгийн 30% бол улсын тусгай хамгаалтанд авна гэсэн ийм зорилтыг бол тавьсан байдаг. Өнөөдөр бол нэг 17%-тай явж байгаа. Тэгэхээр бусад улс орны туршлагаас харахад бол ерөөсөө л энэ байгаль хамгаалах ажлыг бол газар нутгийн улсын тусгай хамгаалтанд авснаар л хэрэгжүүлдэг юм бэл. Үүнийг бол бид нэр Америк болон Канадын туршлагаас бол олж харсан байж байгаа. Тэгэхээр өнөөдөр асар их баялагтай тийм ээ.
тэгээд энэ баялгаа одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж ингэж Монгол улсын хөгжил тодорхойлогдож байгаа энэ үед бол бид нар байгаль орчныхаа асуудлыг дандаа хамтд нь авч явах болохгүй. Өнгөрсөн одоо 20 хэдэн жилийн хугацаанд бол бид нар ухаадал байсан байгаль орчныг бол хамгаалж чадаагүй орхицсон. Тэгэхээр энэ асуудлыг бол цогцоор нь авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо хийх ёстой гол асуудал бол одоо шаардлагатай байгаа газар нутгаа бол тусгай хамгаалтанд авах асуудал байгаа. Одоо 8 газрыг улсын тусгай хамгаалтанд авахар бол төлөвлөсөн байж байгаа. Энд бол байгалийн маш үзэсгэлэнт газрууд орж байгаа. Жишээлх юм бол Сүхбаатар аймгийн одоо Даргангийн Утаг байж гин, Ховд аймгийн Булган голын их газар байж гин, тийм ээ, Отхон тэнгэрийн Тархан цацд газрын өргөтгөл байж гин, гэхдээ Говь 3 сайхны өргөтгөл, Дорнот аймгийн зарим газар нутгууд их мэтлэнгээр үнэхээр одоо ирээдүйдээ бид нэр хэдэн зуун жилийн туршид энд малчид маань үргэлжлүүлэн энэ нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдрах тэр орчныг бүрдүүлэх энэ газар нутгаа мөн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой энэ газар нутгаа улсын тусгай хамгаалтанд авах шаардлага зайлшгүй байна. Энэ бол өнөөдөр байгаль орчны байнгын хороонд хэрэгжиж байгаа гол ажлуудын нэг. Тэрээр их хурлын гишүүн болоод олон хуулийн төслийг боловсруулж олон ажлын хэсгийг ахалж байсны хамгийн хэцүү нь 5 толгойн төслийн ажлын хэсгийг ахлах байсан гинэ. Монголын тал тэрэх баялагийнхаа 2% хүртээд үлдсэн 98% гадны компани авах гэж байсан төслийг тэрээр их орон ард түмэндээ ашигтай байдлаар авч үлдсэн нь олонний алга ташлтыг ихээхэн хүртсэн ажил байсан юм. Миний гардаж ажилласан нэлээд хүндхэн одоо ажлуудын нэг бол 5 толгойн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан асуудал байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө бас нэлээд гал дагуулсан асуудал байдаг. За засгийн газраас бол 5 толгойн гэрээг одоо засгийн газар дээр баталж гаргахаар ингэж ажиллаж исэн. Тэгээ 2015 оны хаврын чуулганы эхэнд бол улсын хурлын дарга 5 толгойн гэрээг улсын хурлаар бол заавал хэлэлцүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл 5 толгой гэдэг бол Монгол улсын стратегийн том орд. За Монгол улсын 2 сая гаруй иргэн хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл бүх нийтийн өмч энэ 5 толгойг бол улсын хурал өөрөөр хэлбэл ард түмний төлөөлөл болсон улсын хурлын гишүүдээр дамжуулан бид нэр одоо батлах ёстой гэдэг энэ асуудлыг гаргаж ирээд тэгээ 5 толгой дээр бол ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийг ахлагч байгаа манай томилсон. За 5 толгойн энэ гэрээний асуудал бол нийгэмд нэлээд их асуудлыг дагуулсан гэдэг бол хүн болгон мэдж байгаа. За орж ирсэн гэрээгээр бол 5 толгойн оператор компаниар Energy Resource болон Хятадын Шинхua компани одоо консорциумыг бол ажилуулахаар гэрээнд тусгасан байсан. За энэ гэрээний дагуу бол 30 жилийн хугацаанд дээрээс нь үргэлжлүүлэн 30 жилээр сунгах болцолтойгоор нийт 60 жилийн хугацаанд бол 5 толгойн орд газрыг нийт борлуулалтын орлогын 2% Монгол улсад үлдээж 98%-ийг нь бол энэ консорциум цааш нь одоо бүрэн эрхтэйгээр зарж ухаж борлуулахад ийм гэрээ бол орж ирсэн л дээ. Тэгээ энэ гэрээн дээр бол ажиллаад за 5 толгойн гэрээ бол энэ хувилбараараа явж болохгүй. 5 толгойн гэрээг бол бид нэр өөр хувилбараар хийх ёстой гэдэг энэ дүгнэлтийг бол гаргаж өгсөн байна. Тэгэхээр яагаад энэ дүгнэлт гаргах болсон бэ гэхээр нэгдүгээрт Монгол улсын 2 сая гав иргэний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг бид эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. Тэгээ энэ бол өнөөдөр $25 үн хүрсэн байгаа энэ 5 толгойн нүүрсний уналтын үед бид нэр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бүрдэхгүй байлаа ч гэсэн за нүүрсний үн одоо өсөж ирэх үед тийм ээ энэ 2 сая иргэний энэ хувьцааг бол бид нар эцэст нь ашиг болгож хүртэх ёстой. Яг тэгэхээр газрын доорх баялаг бол Монголын бүх ард түмний баялаг. За энэ утгаараа бол гэрээн дотор энэ 1072 хувьцаа иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах заалтыг бол заавал оруулж өгөх ёстой гэдэг шаардлагыг бол бид нэр тэмдэгтээр гаргаж өгч тавьж байгаа. За хоёрдугаарт нь тухайн гэрээнд бол одоо 5 толгойгоос урагшаа явж байгаа 270 км төмөр замыг мөн одоо энэ Хятадтай хамтарсан консорциумд бол 30 жилийн хугацаатаагаар өгөхөөр гэрээнд заасан байсан. Тэгэхээр бидний хувьд бол энэ төмөр замынхаа бодлогыг батлахдаа стратегийн чухал төмөр замын 51-ээс доош хувь Монгол бас өөрөө эзэмших ёстой гэсэн ийм залттай хуулийг баталж гаргасан байгаа учраас бид бол энэ төмөр замаа өөрсдөө 51% заавал эзэмших ёстой гэдэг ийм дүгнэлтийг бол гаргаж өгч байгаа. За дээрэс нь бол эрдэс 5 толгой гэдэг Монгол улсын иргэдийн одоо хувьцаа эзэмшиж байгаа энэ компани бол 51-ээс доош хувиа
мөн 5 толгой дээр эзэмших хэрэгтэй гэсэн. Ийм 3 том дүгнэлтийг болоод энэ 5 толгойн ажлын хэсгээс бол гаргасан байна. Төр түшилцэж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа улсын хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэ чимэг манай энэ удаагийн хүчирхэг эмэгтэйчүүд нэвтрүүлгийн хүндтэй зочдын нэг байлаа. Хийсэн бүтээсэн зүйл ихтэйч улам ихийг хийхийг зорж тэмүүлж байгаа улс төрийн хүчирхэг эмэгтэй таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе.